Зам тээврийн салбарт ер нь яг одоо хэдэн төгрөгийн гадаад зээлийн одоо ашиглаагүй үлдэгдэл байгаа вэ? Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, за мөн энэ гадны бас хэлтсээрүүд байгаа гэж ойлгож байгаа. Тэгтээ зэрэг энэ өргөө удам нутагтаа манай улсын хувьд энэ замын бүтээн байгуулалтын ажил чухал байна л да. Тэгэхээр энэ зам дээр ер нь одоо зам тээврийн яам дээр яг одоо ашиглаагүй үлдэгдэл гэх юм уу, ямар хэмжээтэй байгаа вэ? Ер нь цаашдаа бас энэ авто замын салбарын хөрөнгө оруулалтыг энэ нэг хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр хийгээд явах ийм бодлого барьж байгаа юу? Түүнээс одоо улсын төсөв бол даахгүй улсын төсөвт суулгах боломжгүй болсон гэдэг нь бол тодорхой болсон. Миний авсан мэдээлэлээр зам тээврийн яам дээр бас маш олон зураг төсөл хийгдсэн байгаа боловч одоо ингээд санхүүжилтийн их усруу авахгүйгээ зогсож байгаа гэж байна. Тэгэхээр энэ тал дээр зам тээврийн сайд бас нэг хариулт хэлээч. За Мэнд сайхан сайд хариулах уу? Ажлын хэсэг хариулах хэрэгтэй болохоор. За Дэлгэр сайхан сайд хариулъя. За зам тээврийн салбарт бол ер нь одоогор бол энэ дархны хүчлэлтийн нэмэлт 5 санжийн хүчлэлтийн 20 сая долларын үлдэгдэл байгаа. Энийг бол одоо ингээд энэ жил хийгээд дуусгачих нь. За ер нь Лүнгийн зам дээр бид бас 6 эгнээ зам дээр Кувейтийн сан буюу Дэлхийн банктай ингээд ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол бас Лүнгийн 101.7 км 6 эгнээ зам бол баруун тийшээ гарж байгаа 9 аймгийн нийт одоо бараг сая гаруй зорчигч явдаг ийм замыг одоо бид нар хийхээс өөр арга байхгүй. Тэгээ энийг одоо ойрын үед эхлүүлэхээр ингээд төлөвлөж байгаа. Тэгээд олон улсын байгууллагатай ярилцж байгаа юм байна. За мөн одоо зам тээврийн салбарт бол төр хувийн хвшлийн түншлэлээр буюу өөрөөр хэлбэл одоо төсвийн хөрөнгөөр барьж чадахгүй. За хариултаа гүйцээч. Дэлгэр сайхан сайд. Төр хувийн хвшлийн түншлэлээр одоо энэ хүн даацын буюу одоо энэ том замуудыг эхлүүлэх ийм арга хэмжээ авж байгаа. Өнөөдөр одоо энэ ирэх бүтэн сая өдөр анхны одоо энэ замын ууд говь сүмбрийн одоо хүн даацын 100 тонны юм тусгай зориултын авто замыг төр хувийн хвшлийн түншлэлээр хийхээр 490 км зам ажиллаа эхэлж байгаа. Ийм хэмжээнд л байна.